Сайн байцгаана уу? Та бүхэний Crime Time playlist-д тавтамаар л энэхүү плейлистээрээ би болсон бодтой гэмтэргүүдийн талаар ярьдаг байгаа. Харин өнөөдрийн хэрэг бол надад бол маш сонирхолтой санагдсан. Тэгээ та бүхэн ч гэсэн сонирхолтой санагдах бах. Энэ хэргийг сонсоод реакц өгөхөөр манай нөхөр хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? За тэгэхээр өнөөдрийн хэргийг ярихын тулд бүгдээрээ Valerie гэдэг эмэгтэйтэй танилцсан. Valerie-ийн хувьд гэх юм бол багасаа л old money буюу ингээд хідэн үеэрээ баян байцсан айлууд байдаг да. Яг тийм айлд төрж өссөн охин байгаа. Багасаа л хувийн сургуульд явбал янз бүрийн үнэтэй багш нараас тавтлага аваад тийм ч болохоор онд сурдаг байсан. Найз нөхөд ихтэй. Ерөнхийдөө бол яг алтан дундаж за ийм охин байсан байна. Valerie ер нь багасаа л амьтанд маш хайртай охин байсан л да. Нохомоор гэрийн тэжээвэр амьтан зүгээр ингээд фарм дээр байдаг амьтан ч гэсэндээ гээд бүгдд нь хайртай. Энэ нь ч гэсэндээ ирээдүйд өөрийнхөө мэрэгчлээ сонгоход нэлээд нөлөөлсөн. Valerie коллежд ороод ямар ч эргэл зохицуулгүйгээр за би малын эмч мэрэгчлийг сонгоно гэд малын эмч мэрэгчлэр суралцаад төгссөн байгаа. Энэ үедээ сургуульд явж байхдаа Mac McDaniel гэдэг залуутай танилцсан. Энэ залуу Valerie хоёр танилцсан даруйдаа л бие биендээ хүчтэй дурлаад, үерхэж эхлээд тэгээд удалгүй сүү тавиад ингээд хурмаа хийж гэр бүл болсон. Valerie Mac хоёр хурмаа хийнгуут Valerie-гийн ээж хоёр нилийн үнэтэй тансаг байш худалдаж авч өгсөн. Энэ байшныг энэ яг байшин байдаг газар нь бол за Лос Анжелес хоттой харьцуулах юм бол яг Beverly Hills шиг дандаа мөнгөтэй төгрөгтэй баян хүмүүс амьдардаг юм хотхон хэсэгт амьдарч исэн гэж хэлж болно. Тэгээд шинэ байшиндаа ороод хосынхаа амьдралыг маш аз жаргалтайгаар эхлүүлсэн. Харин амьдраад хэсэг хугацааны дараа Valerie өөрийнхөө хувийн мал эмнэлгийг нээхэр шийдсэн. За ингэж л мал эмнэлгээ нээлээ. Харин нөхөр Mac-ийн хувьд гэх юм бол энэ эмнэлэгт нь офисынх нь менежерээр ажиллаж эхэлсэн. Хосууд ингээд амьдрал нь чамдтай, ажил нь чамдтай болчихж байгаа штэ. Ингээд нэлээд амжилттай цаг хугацаа өнгөрсөн энэ эмнэлэгт нь байнгын үйлчлүүлэгч хүмүүс маш ихтэй. Ерөнхийдөө хүмүүс Valerie-д айгүй хурдан дуртай болчдөг. Үйлчлүүлэгч нь хэлэхдээ Valerie угаасаа амьтанд маань чин сэтгэлээсээ ханддаг. Тэр нь үнэхээр их таалагддаг. Түүний ажлаас нь түүний ямар их сэтгэлтэй хүн бэ гэдэг нь харагддаг гэж хэлдэг. Найзуудынх нь хувьд ч гэсэндээ Valerie-гийн талаар айгүй өндөр сэтгэлдэлтэй байдаг. Valerie мэдээж маш их мөнгөтэй байсан, тэгээ дээрээс нь амжилттай байсан. Тийм ч болохоор бусдад хариу өгөх нэлийн дуртай хүн байсан. Найзуудыгаа байнга үнэтэй нуурын дэрэгдэх байшин дээрээ аваачаал, зугаацуулаад, тоглол наадуулаад ингэж байж идэг байсан. Харин Valerie Mac хоёрын амьдрал нэг асуудал байсан л да. Энэ нь Valerie хүүхэд тээж чадахгүй ийм асуудалтай байсан. Тийм ч болохоор хосууд за хүүхэд өргөж авах нь бидний хувьд хамгийн зөв сонголт юм байна гэж шийдээд 2008 онд нэгэн бяцхан охиныг өргөж авсан байгаа. Энэ охин төрөөд дөнгөж 2 хоногтой байсан. Ингэж л Valerie Mac хоёр хүүхэдтэй амьдралаа эхлүүлсэн. Хүүхэдтэй болсноос хойш энэ охиндоо бүх анхаарал нь хандаад ерөнхийдөө бол гэр бүлийн амьдрал нь илүү дээр болсон юм шиг санагдчихсэн л та. Гэхдээ Valerie-ийн сэтгэл дотор нэг юм дутуу санагдчихсан. Mac-аас ирэх хайр нь байхгүй болчихсон юм шиг. Найзууд нь ч гэсэндээ хэлэхдээ ерөнхийдөө Valerie маш их ганцаарддаг байсан. Нөхөртөөгөө за бараг л уулзах нь ховор. Хоёулаа маш завгүй тэрнээс гадна Mac анд явлаа, загсанд явлаа гэх мэтчлэн байнгын гэрээсээ явчихдаг. Тийм болохоор тэр хоёроо уулзах нь ховор, дунд нь нэг тийм гал халуун юм байха болчихсон. Энийг нь эргэн тойрныхон хүмүүс ч гэсэндээ анзаарч исэн. Ингэж байжтал Valerie-гийн амьдрал нэгэн цохилт болохоор юм болсон л доо. Энийг нь юу вэ гэвэл ажил дээр байжтал нэгэн үйл таних эмэгтэйгээс дуудлага ирсэн. Энэ дуудлагыг сонстол нэг үйл таних эмэгтэй би ингээд нөхөр Mac-ийн чинь найз бүсгүй байна. Битэрийн харилцаа нэлээд удаан үргэлжилсэн. Мөн дээрээс нэмж хэлэхэд би ганцаараа биш ээ. Mac-ийн хувьд уулзаж учирдаг эмэгтэйчүүд өшөө олон байдаг. Гэт бүр нэрсийг нь хүртэлтэй өгсөн. Энийг сонсон Valerie-д нэлээд том цохилт болсон. Valerie энэ талаар шууд нөхөр Mac-тайгаа ярилцгаад Mac үнний хүлээн зөвшөөрөөд уучлахгүйсэн. Харин одоо Valerie-д нөхрөө уучлах уугүй юу гэдэг шийдвэр үлдчихсэн. Гэхдээ Valerie охиноо өнчрүүлэхийг хүсээгүй. Дээрээс нь гэрлэлтэндээ ийм амархан бууж өгөхийг хүсээгүй. Тэгэхээр Mac-д дахин нэг боломж олгоод илүү хичээж амьдрахыг зорьсон. Харамсалтай нь энэ нь яг санснаар нь болоогүй. Mac-ийн араар тавилтууд, шудраг бус байдлууд нь үргэлжилсээр л байсан. Энэ үед Valerie яг юу хийхээ мэдхээ байгаад нэлээд аз жаргалгүй болсон л доо. Гэтэл энэ үеэр нь Valerie-гийн амьдралыг хачин зүйл тохиолдсон. Valerie Mac хоёр нэлээд тансаг байшинд амьдардаг гэж хэлсэн шүү дээ. Яг тэр хоёрын хөрш байшинд нь нэгэн эмэгтэй амьдардаг. Энэ эмэгтэйгийн хүү Ян гэж залуу нэг л өдөр гараад ирсэн.
Леоны хувьд гэх юм бол Валеригаас 8 насаар дүү. Мөн эмч мэрэгчлээ гэхдээ зүрхний эмч. Энэ залуу анх Валерийг харчаад усны уцтанд байхад нь харсан гэж байгаа. Тэгчээд Валери ямар сайхан хүн бэ гэдгийг олж харсан. Тэгээд манай ээжтэй найз манай ээжийн хөршин байна гэдэг ойлголттой байсан. Леон Валеритэй танилцсан даруйдаал ерөнхийдөө хойноос нь хөөцөлдөж эхэлсэн. Магадгүй энэ нь Валерид зориг өгсөн баг. Би одоо 40 гарсан ч гэсэндээ дахиад хүнтэй болцож чадах юм байна. Магадгүй би дахиад найз залуутай ч юм уу бүр гэр бүл зохиож болох юм байна гэж Валери бодсон учраас зориг гаргаад нөхрөөсөө салгаар шийдсэн. Учир нь гэх юм бол харилцаа нэлийн хортой болчихсон байсан шүү дээ. За ингэж л зориг гаргасны эцэс салах өргөдлөө өгсөн. Гэхдээ Америкт салах явц нэлийн удаан үргэлжилдэг. Яг тэрний адилаар нэлийн хугацааны дараа буюу 2016 онд аль бие ёсоор Валери Мак 2 гэр бүлээ цуцлуулсан. Валери Макаас салсан даруйда охиноо аваад Хьюстонд байдаг нэлийн тансаг зэрэглэлийн байранд охинтойгоо амьдарч эхэлсэн. Гэхдээ Леонтой бас болцож эхэлсэн. Шууд Леоныг хамтдаа амьдрахыг урина гэдэг чинь нэлийн төрөгцсөн үйл явдал шүү дээ. Хүн амьтан гайхах шүү дээ. Тийм ч болохоор хэсэг хугацаанд хүлээсэн. Гэхдээ тэр хоёрын үерхэл нэлийн хурдцтай маш дотн байдал руу шилжижсэн учраас за хамтдаа амьдрах нь зөв юм байна гэж шийдээд охинтойгоо амьдардаг байрандаа Леоныг авчирсан. Энийг нь эргэн тойрных нь хүмүүс нь хараад нэлийн цочирсан. Яг тэгвэл Валери ч айгүй ажил хэрэгч, амжилттай эмэгтэй гэр бүлээсээ дөнгөж салаад ийм үйлдэл гаргаж байгаад нь нэлийн шоконд орсон. Хүмүүс гайхсан. Гэхдээ Валери маш жаргалгүй олон жил амьдарчихсан шүү дээ. Тийм болохоор гэр бүлийнхэн нь ч тэр найз нөхдөд нь ч тэр за магадгүй энэ нь Валерид илүү зүгээр ах. Тэглээч Леонтой байгаа Валери хамаагүй жаргалтай байсан. Тийм болохоор магадгүй Валерид энэ л хэрэгтэй байсан байх гэд хүмүүс бүгдээр хүлээн зөвшөөрсөн. Гэтэл бүх хүмүүс л хүлээн зөвшөөрөөд ахт мэдээж энэ дунд ганц хүн маш ихээр эсэргүүцэжсэн. Энэ бол Мак хуучин нөхөр нь. Гэхдээ ер нь Макийн ингэж бодох нь зөв штэ тий. Гинтл хаанаас ч юм хүн гарч ирээд ингэж ахаар. Тэгээд Леоныг сайн судлаад үзээ л да бүгдээр хамтдаа. Леоны хувьд гэх юм бол яг л Макийн бодсон шиг ерөнхийдөө жоохон муу хүн талдаа. Яг тэгвэл тэрний өнгөрсөн амьдралдаа хийж туулсан зүйлс нь нэлийн бүрхэг. Леоны хувьд гэх юм бол яг л Валеритэй адилхан нэлийн мөнгөтэй айлын хүү болж төрөөд бүхэл зүйл түнд байсан. Хувийн сургуулиуд, үнэтэй сургуулиуд гээд их сургуульд ороод эмчийн мэргэжлийг сонгосон. Тэр дундаа зүрхний эмчээр нарийн мэргэжсэн эмч болсон. Леон сургуультай хугацаанд Айни гэдэг бүсгүйтэй дотносоод гэр бүл болсон. Айни Леон хоёр хамтдаа бүхэл бүтэн 11 жил амьдарсан. Дундаа 2 хүүтэй. Гэхдээ тэр хоёрын салалт нэг л асуудалтай. Яагаад гэвэл Айни Леоноос салахдаа маш олон асуудлуудыг гаргаж ирсэн. Леон түнд гар хүрдэг байсан. Байнгын үгээр доромжилдаг. Леон ерөнхийдөө бол өөрийгөө хүмүүсээс дээгүүр гэж боддог төрлийн хүн. Ер нь бол би бусдаас дээгүүр гэж үздэг. Тийм ч болохоор гэр бүлийн харилцаан дээр ч гэсэн Айныг дээрлэгдэг байсан. Дээрэнгүү. Тэрнээс гадна зөвхөн дээрэнгүүч бүр гар хүрдэг, тэр байтугай жирэмсэн багт нь зодж исэн гэсэн зүйлийг хүртэл Айныг гаргаж ирсэн. Айны гидсэндээ гар хүргэлгүйгээд гидсээ хөл гараараа нуугаад далдлаад тэгээд гар хөлөндөө хүртэлтэй зодуулж исэн гэсэн мэдүүлгийг цагтаад өгсөн байдаг. Ингэж зууралцсны эцэст 11 жилийн дараа Леон Айны хоёр арай хийж салсан. Айны нэгсэнд арай хийж салсан гэсэн үг. Гисэн хэдий ч салсны дараа Леон Айныг зүгээр байлгаагүй. Түүнийг нууцаар дагдаг болчихсон. Түүнийг ажлынхын гадаа нууцаар хүлээн, ийш тийш явахад машинаар дагна. Энэ бүгдийг нь Айны цагтаад мэдгэцсэн. Харин Леон өөрийгөө мөрөхдөө би чамайг ерөөсөө дагаагүй. Би хүн нартайгаа уулзмаар байна. Тэднэрийг хармаар нь ямар шуухан байгааг нь мэдгэсэн гэж өөрийгөө хэргийг булзааруулсан. Гэхдээ энэ бол асуудалтай гэдэг бол тодорхой байсан. Рекламны цаг. Өнөөдөр би та бүхэндээ Pizza Hut-аас гаргаж байгаа Мексик пиццатай сетийг танилцуулж байна. Боломжтой мөн вебсайтаар нь захиалах юм бол илүү хэлбэр байх болно. Та бүхэн зориулаад би доор линк байршуулсан байгаа. Энэхүү бичлэгтэй хамтайсан Pizza Hut-та баярлалаа. Леоны энэ бүх гаргаж байгаа үйлдэлүүд нэлийн асуудалтай аимшигтай байсан болохоор Айны цагдаад өргөдөл өгөөд Леоныг түр саатуулах болсон. Харин энэ үед мэдээж Леон мөнгөтэй юм чинь батлан даах мөнгөө төлөөд гараад суллагдсан байгаа. Ингэж л арай хийж Айныг 50 орхисон.
Айныг 50 орхисныхоо дараа Леон Питтсбург руу нүүсэн байгаа. Энэ нүүсэн шалтгаан нь гэх юм бол резидент эмчийнх ажиллаар явсан. Питтсбургт ирсэн даруйда зочид буудалд ажилладаг Меган хэмээх бүсгүйтэй танилцсан. Меган бүсгүйтэй танилцаад шууд үерхэж эхэлсэн. Хамтдаа нэг байранд орсон. Энэ үедээ Леон Меганд ингэж хэлсэн. Питтсбург болвол хоёуланд нь тохирохгүй. Хоёуланд нь энэс дээр зүйл хэрэгтэй. Хоёулаа Хьюстон руу явъя гэж ятгахсаар агаад Меганыг Хьюстон авчирсан. Энэ үедээ ч гэсэндээ бос ажлынхаа программыг өөрчлөөд Хьюстонд шилжиж ирсэн байгаа өөр эмнэлэгт. Гэхдээ энэ шилжиж байгаанууд нь бас асуудалтай. Нөгөө ихнэрлэг өөртөж байна. Үгүй Леон зүгээр гэр бүлийн эмэгтэй хүний харилцаан дээр асуудалтай байгаа шүү дээ. Ажил дээр ч гэсэн тийм асуудалтай. Ажлынхаа хүмүүстэй дандаа таарч тохирдгоо, бүр өвчтөнгүүдтэй хүртэл таарч тохирдгоо. Яг л нөгөө би та нараас дээр гэсэн үзэл бодлороо бүх хүмүүстэй ханддаг. Тийм болохоор ажлын газрынх нь үйлчлүүлэгч өвчтөнгүүд нь ч гэсэндээ ер нь энэ нэг л асуудалтай хүн гэсэн маш олон гомдлыг гаргасан учраас ингээд байн ажиллаас шилжээд байгаа. Бүхэл бүтэн 7 удаа шилжсэн гэж боддоо. Леон Мегантэй Хьюстонд ирснийхаа дараа яг хуучин зан гаран шангаа давтаж эхэлсэн. Айнид гаргадаг байсан хүчээр хийлэл болон ууртай тогшин зангуудаа гаргаж эхэлсэн. Харин Меганы хувьд гэх юм бол энийг нэвчээгүй. Яагаад би ийм юмыг твчээд чамтай хамт байх ёстой гэж бодоод шууд Леоноос харилцаагаа тасалсан. Гэхдээ мэдээж Леон яасан гэж зүгээр явахгүй штэ. Меганы араас тагч эхэлсэн. Меганыг сүрдүүлж эхэлсэн. Энэ бол маш том асуудал. Ер нь энэ Леонд нэг ийм асуудал тавтагтаал байгааз Меган ч гэсэндээ энэ асуудлыг зүгээр байлгаагүй Леоны эсрэг цагтаад мэдүүлээ өгсөн. Харин энэ Леон дээр гараад байгаа энэ бүх асуудлууд нь цагдаа дээр түүний хувийн ирэг дээр нэмэгдээл байгаа штэ. Энэ нь асуудал болж эхэлсэн. Учир нь гэх юм бол зүрхний эмч болох гэж байгаа штэ. Гэхдээ ийм олон асуудалтай, ийм олон цагдаагийн гомдлуудтай байх юм бол эмч болж чадахгүй. Дахиад нэг л гомдол Леон дээр ирэх юм бол эмч болох эрхийг шууд асуулна. Тэгэхээр Леон бодож эхэлсэн. Би Меганыг зайлуулах хэрэгтэй. Зүгээр л Меганыг 50 орчилгүйгээр би энэ хүүхнээс яаж зайгаа барих вэ? Энэ хүүхнийг яаж зайлуулах вэ гэж бодож эхэлсэн. Энэ үедээ эргэн тойрны хүмүүсээс мөнгөний ажил хийж хүн байна уу гэж асууж эхэлсэн. Тэгсний эцэст нэгэн хүнийг олсон байгаа. Энэ хүнийг Зак гэдэг. Зактай уулзаад Леон өөртөө тохиолдсон бүх зүйлийг хэлсэн. Би чанд мөнгө өгье. Чи миний өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээ. Ямар үүрэг даалгаврыг Зак асуухад би хуучин найз өхнийгээ хайлгамаар байна. Гэхдээ эхлээд түүнийг надтай буцаад нийл гэж ятгамаар байна. Хэрвээ тэгээд болохгүй гэвэл энэ хотоос зайлуулах хэрэгтэй байна. Өөр мууч руу нүлэх хэрэгтэй байна. За бүр тэгээд асуудал үүсгэх юм бол зүгээр л устгах. Бүр амраа. Тийм амар. Тэгснээ Закд $9,000 гэсэн. $9,000. $9,000 хүн зүгээр л алуулчихна гэж бодсон. Тэгсэн яасан гэж Зак урд нь цэргийн алба хааж исэн. Тэгээд бодсон баа. Энийг мангар залуу намайг ийм хийж бодож байгаа юм бах та гэж бодонготлаа за би зүгээр л түүнийг лөө өртчихье. $9,000 авчи. Тэгээд нэг ч гэсэн хүний аим аврагдана гэж бодоод мөнгөний аваад отоо тавиалга болсон. Нөгөө л яриад тэр. Энэ бүхэн Леоныг бухимдуулж эхэлсэн. Нөгөө Зак нь алга болчихсон. Харин X Megan байсан хэврэл байгаа штэ. Харин яг энэ үеэрээ Леон Валерид өгч эхэлсэн байна. Тэгэхээр бид нэр одоо ингээд цаг хугацаанд ирчихлээ штэ. За яг ингэж байж итэл Леон Меган зуусан хэврэлсэн. Ялангуяа тэр мөнгөний аваад алга болсон Закийг бас зуусан хэврэлсэн. Энэ үед энэ хүнтэй уулзсан байгаа. Энэ хүн нь хингэж энэ хүн нь урд нь Леон айны ихнэрээсээ салахдаа хэсэг төр саадуулагдсан гэсэн шүү дээ. Тэр үедээ нэг юм тусгай юм ажил хийдэг хүмүүс байт юм бэлээ. Мөнгө зээлээд шоронгоос суулж өгдөг. Тэгээд дараа нь тэр хүндээ мөнгө ирүүлж төлдөг. Нэг юм ажил хийдэг хүмүүс байдаг. Даалгавар мөнгөийг гаргадаг нэг тийм хүмүүс байт юм бэлээ. Яг тийм хүн лүгөө холбогдсон. Одоо манайх нөгөө зээлчил хэлдэг гэдэг шиг. Яг үнэ. Тэгээд тэр хүнтэйг холбогдоод тэр хүнийг нь Майкл гэдэг хүн байсан. Майклтай холбогдоод байна уу би Леон байна. Танаар нэг хүнийг олуулах гэсэн юм аа. Мэдээж энэ Майклд гэх юм бол хүмүүсээс өөр нэгтэй учраас хүмүүсийн байршлыг тогтохдоо маш сайн. Тийм болохоор Зак гээд $9,000 авьяцныг олуулмаар байна гэсэн. Зүгээр орхичлоо доо тий. Тэгсэн чинь Майкл гайхаад энэ юу хүн юм бэ? Яагаад чи хайгаад байгаа юм бэ гэсэн чинь миний 9,000-ыг аваад алга болчлоо. Би энэ хүнийг олмоор байна. Чи энэ хүнд мөнгө төлөөд юу хийх гэжсэн гэхэд
Би харин хуучин найз бүсгүй устгуулах гав. Тэр хэлж чинь. Яг энэ үед Майкл дараа нь хэлэхдээ тэр үед би яг л сатантай ярьж байгаа юм шиг. Яаж хүн нүрээ огт хувиргалгүйгээр надад тийм аимшигтэй зүйлийг хэлж чадчихна гэж би гайхсан. Тэгчээд Леон зээлсэн мөнгөө буцааж авах чинь. энгийн юм шиг. Тэгчээд Леон яваад гсэн байгаа. Харин үүний дараа Майкл яасан гэж шууд цагдаагийнхантай холбогдсон. Энд чинь нэг асуудал гарах гэдэг юм. Магадгүй би нэг хүнийг аврах юм шиг байна гэсэн боломжийг алдалгүй шууд цагдаа нартай холбогдсон. Цагдаа нарын хувьд гэх юм бол энэ хэргийг илүү сайн судлаад тэгээд тэр хайгаад байгаа Зак гэдэг нь болсон. Яг үнэн байна уу гэдгийг шалгах гээд. Цагдаа нарын хувьд бол Закийг дорой болсон. Энэ үед Зак $9,000 ялхий зөвөрсөн байсан. Тэгээд Закийн хувьд зүгээр л сайхан явж байна шүү дээ. Тэгээд Зак хэлсэн. Надад бол харамсах зүйл байхгүй. Би хүний аим аварсан. Тэгээд $9,000 өөртөө авсан. Харин энэ үед цагдаагийнхнаас Зак санал тавьсан. Чи бид нартай хамтарч нууц ажиллагаанд ажил. Тэгэх юм бол чиний хэргийг ингээд өнгөрөөё. Зак ч гэсний хүлээн зөвшөөрсөн. За харин Зак энэ үед буцаад Леонтой холбогдсон. Юу ч болоогүй юм шиг жүжиглээд. Сайн уу Леон, би хэсэг хугацаанд жоохон асуудалтай байлаа. Гэхдээ нөгөө чиний хийх гэж ажлыг чинь хийх илүү тохиромжтой хүнийг олсон. Түүнийг Хавьер гэдэг. Тийм үнтэй холбоодог гэдэг. Би чамайг тэр хүнтэй уулзуулъя. Энэ хүн болвол чиний хүсэж байгаа ажлыг хийхэд яг тохирно. Би бол арай чадахгүй юм шиг байна. Энэ үед Леон юу гэсэн гэж тгий дуртай явуулъя. Болж. Уулын ч одоо Валеритэй амьдрал эхлүүлээд явж байгаа шүү дээ. За ингээд Зак одоо нууц ажиллагаанд явж байгаа цагтаа Хавьер одоо Леоны хувьд гэх юм бол шинэ хүслийн ялгарчин. Түүнийг дагуулад Леонтой уулзах хүсэлтийг тавьсан. Энэ үед Леон хинтэрсэн гэж Валеритэй хамтдаа ирсэн. Тэгвэр хамгийн инээдтэй нь Валери, Леон хоёр Зак, Хавьер хоёртой Olive Garden ресторанд уулзсан. Зүгээр л хүмүүс гэр бүлэрээ хоол идэх сууж яхад тийм ч алга яриа суужсэн гэсэн үг. Хавьерт нэг шин санал тавьсан. Зөвхөн манай хуучин найз охиногч устгаа зогсохгүй дахиад нэг хүнийг устгуулмаар. Нөгөө нөхөр нь. Валеригийн хуучин нөхөр Макийг. Яагаад вэ гэвэл Мак чинь Валеритай нэлээд зурлаад охиноо авъя гэдэг байгаа штэ. Харин Валериг гэх юм бол охиноо бүр нүдний цэцгээ шиг хайрладаг. Тийм болохоор би ингээд зүгээр байгаадах юм бол миний охиныг надаас аваа явуул яах вэ гэж бодсон учраас за ийм боломж олцсон дээр нь Макийг ч гэсэндээ зайлуулж гэж бодсон. Тэр ингээ хажууд нэг хүн амин нөлөөлж тийм. Тэр хоёр өөр үнтэйс юм бол ийм асуудал гарахгүй шүү дээ. За ингээд нөгөө Хавьер чинь энэ чинь чагнах төхөөрөмжтэй хаа нэгтэйгээ камертай бүх зүйлийг хянаад явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь бүр хоёр яг албан захиалаа. Тий. Тэгээ Хавьер сүүлүүд асуусан. Итгэлтэй байна уу? Та хоёр мөнгөө төлөөд надад энэ ажлыг даатгачих юм бол сүүлийн удаа итгэлтэй байна гэх юм бол би энэ ажлыг хийнэ. Харин хэрвээ төлөвлөгөөнөөс одоо буцмаар байвал хоёрын боломж шүү гэж сүүлийн удаа асуусан. Гэж хэлсэн ба. За ингэж л Леон, Валери хоёр аллага захиалсан. Зүгээр л нэг багахан мөнгө төлөөд зүгээр нэг танихгүй хүнтэй Olive Garden ресторанд уулзаад шорондоо захиалсан. За ингээд энэ бүгдийн ардаас бүр үнэхээр хөвгөлтэй юм шиг цагдаагийнхны зүгээс яаж юм хийсэн бэ гэдэг нь аюу сайн за. Яг маргааш нь буюу 2017 оны 3 сарын 9-ний өдөр. Энэ өдөр Хавьер манай цагдаа тэр хоёр руу зураг явуулсан. Эхний зурган дээр Валеригийн хуучин нөхөр болох Мак толгоондоо буутуулчихсан газар доош хараад твтчихсэн. Мак энэ бүхэнд оролцсон. Нөгөө хуучин найз хүн Меган ч гэсэндээ оролцсон. Учир нь бол тэр хоёрын араас юм аимшигтай болж байгаа гэж аль нь ч мэдгүй байгаа штэ. Тэгэхээр нууц ажиллагаа хийжсэн цагдаа нар тэр хоёртой холбогдсон. Ийм болоод байна. Тойрын амнасыг бид нар одоо хамгаалах гэдэг юм ажиллагаа явуулж байна. Тойрын туслалцаа хэрэгтэй байна. Мэдээж л тгийг штэ. Тийм ч болохоор яг үүний дагуу Мак оролцоо явж байгаа. Мак толгооноос нь цус гоочсон. Яг тэгж үжиглээ зураг авахсан. Энэ цус нь бүр гахааны цус байсан. Тэг яг үнэмшилтэйгээр зургийг явуулаад ажил боллоо гэсэн мессежтэй болсон. За харин дараагийн явуулсан зургууд гэх юм бол Леоны хуучин найз охин Меганыг баривчилсан байгаагаар. Манд нь ингээд юм даав ингээд орооцсон гарыг нард нь хүлцэн. За тэгээд би Меганыг одоо яах юм бэ? Ярилцах юм эсвэл ингээд устгачих юм уу гэсэн маягийн асуухад ямар ч хамаагүй юм шиг хайцсан. Тэнгуут нь Хавьер за ажил боллоо. Меганыг ч гэсэн устгачлаа гэсэн мессежийг олсон. За ингээд л ажил болсон. Харин яг энэ үйл явдлын шөнө нь буюу 2017 оны 3 сарын 10 болчлоо гэсэн үг шүү дээ. Шөнийн 3 цагт Валеригийн тансаг зэрэглэлийнх нь Хьюстны байрын хаалгад хүрсэн.
Валер юу ч болоогүй юм шиг халааттайгаа хаалган голвол сайн байна уу юу болсон бэ гэхэд цагдаа нар орж ирээд цагдаа нарын жүжиглэл хурлааг байсан. Цагдаа нар орж ирээл уушлаар энэ мэдээ танд дуулахад маш их харамсалтай байна. Таны хуучин нөхөр охины жаав Мак ингээд бодвол машины дээр имдэгж яагаад тэ хулгай жоохон асуудалтай болоод буутчихсан юм шиг байна. Ингээд бид нэр энэ хэрэг дээр ажиллаж байна гэсэн. Тэгсэн чинь Валери бурхан минь гэж хэлээд эхэлсэн. Гэтэ яг өндөө уйлж чадахгүй. Валерийн жүжиглэл нэлээд муу байсан. Тэгэл одоо яах вэ бэ? Итгэж чадахгүй гэдэл. Энэ үед цагдаа нар уушлаараа найз залуучин танд байгаа юу? Танд одоо дэмжлэг хэрэгтэй ах гэхэд Леон нөгөөрнөөс гарч ирсэн. Нойрмог юу болж байгааг мэдээ юм шиг. Яасан бэ? Энд юу болсон бэ гэдэг. Цагдаа нар бүх зүйлийг тайлбарлсан. Валер уйлсан сууж исэн. Леон шууд жүжиглэл. Гэтэл Леон энэ үед маш тэнэг алдаа гаргасан. Битээр одоо өчигдөр охиноос нь ерөөсө холдоо үн чинь л байсан. Хинч түүнээс тэмдэглэх асуугаагүй шүү дээ. Тэгэхээр зүгээр л хаана байснаа тодорхой болохын тулд иймэрхүү зүйл хийж байгаа. Ер нь бол уулын зүгээр мэдээд болох. Тэгээд л жүжиглээд. Гэтэ ер нь бол Леон арай илүү жүжиглсэн. Ер нь Леон ч өөрийгөө бүх юмыг чаддаг гэж боддог шүү дээ. Тэрнээс гадна Леон өөрийгөө яг жүжигчин Брэдли Купертэй адилхан гэж боддог. Тэгээд тийм болохоор бүр өөртөө ихтэй. Тэгэл яг кинон тоглож байгаа юм шиг зүгээр дэ хонгор минь гэж Валерийг тайвшруулаад. Тэгэл тэр хоёрыг хэсэг жүжиглүүлсэн. Цагдаа нар бүр энэ бүгдийг хараа сууж исэн. Тэгээд хэсэг хугацааны дараа шууд эрхийг нуушч өгсөн. Гинт. Нөгөө ирсэн жүжиглээд байжснаа гахаад дуугах хэрэгтэй гэж. Тэгэл бүх эрхийг уншаад тэгснээр хоёрыг аллах хийхийг завцсан, хөлсний алуурчин хөлсөн, хүн алхахыг завцсан хэрэгээр баривчилж байна гэхэд бүр айл нь юу болоод байгааг нэлээ ойлгохгүйсэн. Энэ үед үүдэн дээр хин ороод ирсэн гэж Мак. Мэдээж одоо энэ гэрээс хоёр том насны хүрсүүний наваа явчихаар охиныг нь хөнгүүлж болохгүй штэ. Тэгэхээр хуучин нөхөр Макийг дуудчихсан байсан. Мак үүдэн дээр зогсож байхыг Валери хараад яг энэ үед ямар гэсэн бол чамайг алхахыг завдчихсэн, чамтай хамтдаа маш олон жилийн хугацаанд амьдэрсэн хүн ийм хуулийг хийчлээ. Тэгээд үүнийхэн дараагаар харц тулгарч штэ. Тэгэж зогсоогүй Валери охиныхоо өрөөнд ороод унтж байгаа охиноос сэрээгээд аавд нь тэрүүлээд хаалгаар гаргасан. Юу ч хэлээгүй. Энэ бүгдийг бодохоор бас жоохон гонигтай. За ингээд л Валери Леон хоёр асуудал орж байгаамдаа шууд мэдүүлэг авч эхэлсэн. Яагаад энэ бүгдийг хийсэн гэд. Гэхдээ тэр хоёр одоо яаж ч өөрийгөө мөрлөө гэд хөдлөшгүй баримттай штэ. Нам арга. Ингээд шүүх хурлаа хүлээх шаардлагатай болсон. За энэ хэрэг гарсны дараа Хьюстон байтугай Америкийн нэгдсэн улс тэр аяараа бүр энэ мэдээг ирживсэн. Бодоод үзэлтэй. Хоёлаа баян хүмүүс тэрнээс гадна одоо баячууд бүр ингэж хүн хөлсөлж хүн алуулдаг болцсон байна ч юм уу те. Айлсгүй бол хоёр эмч малын эмч тэр бол үйлчлүүлэгчдийн хамгийн хайртай эмч нь байсан гэл те. Сэтгүүл сонингууд яадаг үлээ те. Маш том сэдвүүд зүрхний эмч гэл маш олон асуудлууд гарч эхэлсэн. За тэгэл нөгөө Леоны урдны амьдралын фактууд бүгдээрээ гарч ирээд бүр баларсан. Харин энэ үед Леонд бол тийм боломж гараагүй. Харин Валерид батлан даах мөнгө төлөөд гарах боломж гарсан. Үүнийг ч гэсэндээ Валери ашиглаад охинтойгоо байхын тулд батлан даалаа төлөв гарсан. Мэдээж л гарахт нь маш олон сэтгүүл сонингийнхаа ирсэн түүнийг дарамтлал та яагаад энэ бүгд хийсэн бэ алуурчин гэж орилж мөрлөл. Энэ бүх бичлэгүүдийг харахаар Валери бол сэтгэл готролтгүй орсон. Маш их айц давцсан. Энэ нь цаашдаа бол өөрт нь нэлийн хүнд цохилт үргэлжилсэн. Тэгээд өөрийнхөө iPad-н дээр дуу хоолойгоо хураагаад өдрийн тэмдэглэл хөтлөж эхэлсэн. Энэ өдрийн тэмдэглэлдээ Валери өөрийнхөө амьдралын тухай бүх зүйлийг илэн талангүй ярьсан. Би ингэсэн хайртайгаа учирсан гэж бодол бүх зүйл хуурмаг байсан. Тэгээд миний амьдрал хоёрхан чин үнэн хайр байгаа. Нэг нь миний охин, харин нөгөөх нь Леон. Би Леоныг анхаарсан өдрөө хэзээ ч мартахгүй. Тэр бол үнэхээр өөртөө итгэлтэй, хитрхи эготой залуу байсан. Гэхдээ тэр надад таалагдсан. Өөрийгөө Брэдли Купертэй адилхан гэж хэлжсэн гэх мэтчлэн бүх зүйлийг хоолоогоор бичжүүлтэйгээд бас охиндоо хайртай гэдгээ бичжүүлтэйгээд ерөнхийдөө яг нэг зүйлийг бэлдээд байгаа юм шиг. Тийм ээ. Гэрээсэл мэн. Яг энэ тэгээд ер нь бол Валери ажлынхан таамаар татнахгүй юу? Энэ муу зүйлийг хийснээс биш Валери айгүй сайн юм шиг байгаа. Ажлынхан бүр чин сэтгэлээсээ даргатай хайртай. Оюутан байхаас мэл намайг ажилд аваад бүгдийг зааж сургасан гэх мэтчлэн аюух баярлаг талархдаг хүмүүс ихтэй. Үйлчлүүлэгч нь хүртэлтэй нохоо мураа байнга авч очдог хүмүүс нь бүр тасчихсан. Энэ мэдээ тэр хүмүүсийг бүр шоконд оруулсан. Ийм аимшигтай мэдээ болсон ч гэсэндээ хүмүүс Валерийн тал зогсоор л байсан.
Харин Валери шүүх хурал болохоос их хугацааны өмнө ажлын хамт олон бол найзуудтайгаа уулзъя гэж хүсэл гаргасан. Ажлынхаа найзууд нь бүгдээрээ Валеритай уулзсан. Тэгээ Валеритай уулзахдаа нэг л сонин мэдрэмжийг авсан. Яагаад чинь тэр биднэрт баяртай гэж хэлээд байгаа юм шиг санагдсан. Найз нөхнийх нь мэдэрсэн юм ч гэсэндээ буруу байгаагүй. Учир нь гэх юм бол шүүх хурлынхаа өмнөхөн энэ хэрэг болсноос нэг 10 хоногийн дараа 2017 оны 3 сарын 27-ны өдөр Валери өөрийнхөө байрны 7 давхраас үсэрч амиа хорлсон. За мэдээж тэгээд мэрэгжлийн хүмүүс очиод энэ нь бол ялцчгүй гадны ямар нэгэн хүчин зүйлгүй амиа орлолт байсан байна гэдгийг тодорхойлсон. За тэгэл энэ асуудлын дараагаар бол хүмүүс маш их гашуудсан. Эмнэлгийн хамт олон үг хэлсэн, Валерид хүндэтгэл үзүүлсэн, бас эмнэлгээр нүрсэлдэг 100 хүмүүс гэж хүндэтгэл гашуудлаа илэрхийлсэн. That she's passed, and so I think it's a tragic loss for the community as a whole. And how she got into this situation. I know that sometimes people get into situations and they don't know how they wind up there. Гэхдээ ингээд Валери нас урчгаар чинь одоо Леондос жоохон давуу тал гараад ирж байгаа юм. Леонд бүх асуудлаа Валери рүү чихэж болно. Учир нь Валери өөрийгөө өмгөөлөх гэж хэмжээ байхгүй. Тийм болохоор Валерийг магадгүй Леоны төлөө энэ үйлчлийг хийсэн гэж зарим хүмүүс үздэг. За ингээд л шүүх хурал болсон. Шүүх хурлын үед гэх юм бол тодорхой штэ. Бүх зүйл цагдаагийнхан тодорхой баримттайгаа байгаа. Энэ үеэр бүр шүүх хуралд нь хүч нэмэх гээд Леоны хуучин эхнэр Ани тэгээд хуучин найз Мэг нэрсэн. Ани хэлсэн чи бол намайг маш ихээр хүчрхийлсэн. Хүүхдүүдийнхээ эцэг байх ирэхгүй. Би бол чам ингээд хорны сан суугч байгаа чинь баяртай байна. Гэт бүр нүлмэстайгаар ярьжсэн шүүх хуралдаар нь. Харин хуучин найз Мэгний хувьд гэх юм бол Мэг нь аягүй их сэтгэл санаар унтсан байсан. Гэтэ аргагүй штэ. Хэрвээ муу хүмүүс таарчсан байх юм бол Мэгэнд энэ бүх зүйл жинхнээсээ болох байсан штэ. Тэгээд Мэг нөгөө цагдаа нартай хамтарч ажиллаж байхдаа гараа хөлүүлээ зургаахулж исэн штэ. Тэр үедээ маш ихээр уйлсан байгаа. Бас ийм байж болох байсан. Яг ийм байж болох байсан гэдгийг мэдрээд бүр маш ихээр уйлсан байгаа. Энийг цагдаа нар Португалд өгтөлцөн. Шүүх хурал дээр ч гэсэн Мэг нь маш ихээр уйлсан. Тэгээд чи намайг айгүй жижигхэн хүмэд надад санагдуулдаг байсан. Тэ нөгөө тандаа чи намайг доромжилт учраас тэгээ чи намайг Питтсбургээс авч явахдаа хүртэлтэй танаа хөгийн хот те чи манай гэр бүлийнхний хүртэлтэй хөгийн юм шиг санагдуулдаг байсан. Чи намайг хөгийн юм шиг санагдуулдаг байсан. Тэгээд одоо чи ийм мөнхөн чамд ийм юм одоо тохиолдож байгаад баярлж чинь яадаг бол бас хит хит эмхтэй хүмүүсийг над чиг одоо ийм байдалд орохоос би хамгаалж ийн гэж бодож байна гэж мэдүүлэг өгсөн. Энэ үед Леон зүгээр л суучихсан. Ер нь тэр хүн ингээд гашуудж байгаа ч юм уу, гонхолж байгаа байхгүй. Яг Валерийг нас орсонд бол харамсаж байгаа хит хитэн хил мэдээллийнхэнд өгсөн. За ингээд л шүүх хурал бол ингэж өрнсөн. Шүүх хурлын зүгээс гэх юм бол Леонд насаараа хорихол өгсөн. Гэхдээ 2047 онд давж заалтах боломжтой. Гэхдээ бараг л хэцүү байх баха. Яг тэгвэл 2047 онд Леон 69 настай болно. Тэгээд ийм их нотлогоотой хэрэг бараг л давж заалцсан амжилт олохгүй байна. Энд нь бол нэлээд олон хүн баяртай байдаг. За харин босныг асуудал нь гэх юм бол Леоныг шоронд байх хугацаанд энэ хэргийн талаар ном бичих хүсэлтэй ч юм уу ямар нэгэн баримтын хүслтэй ч юм хүмүүс холбогдож байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ хэрэг аягүй том хэрэг болж өнгөрсөн. Тэгээд гол нь хүмүүсийн анхаарлыг аягүй татсан. Одоо муухайгаар хэлэн л энэ одоо маш муухай юм болчиход тахт хүмүүсийн сонирхлыг нэлээд татсан, анхаарлыг татсан хэрэг байсан. Тийм болохоор Леонтай айгүйх олон холбогдсон. Гэтэл Леон юу гэсэн гэж энэ маш сайн кино болох бол. Энийг хүмүүс сонирхож үзэх болно. Нилийн мөнгө ч олно шүү. Харин миний дүрд Брэдли Куперийг тоглоулаа. Тэр яг зөвхөн. Вау. Яа, би ч Брэдли Купертэй адилхан шүү. Яа, бурхан минь яг тэгсэн. За ингэж л өнөөдрийн бүр ийм толгой өргүүлэм хэрэг ингэж дууссан баа. Брэдли Куперийн талаар сонссон уу? Брэдли Куперийн талаар сонссон баха. Америк дотор болсон юм чи. Тэгээд юу гэж бодсон. Зургийг наашна хин үү? Арайчтэй. Чамд ямар санагдсан нэрэг? Сонирхолтой. Гол нь тэгээд юу яаж чинь те. Одоо нөгөө хүн яг зөв үнэн сонгоно гэдэг те. Яг үнэ. Валери болохоор өөрөө тийм муу хүн биш шүү дээ. Харин тийм Валери бол муу хүн биш байсан. Нийгэмдээ ингээд дандаа эрэг юм хийжсэн те. Тэгэл яг зөв үнэн сонгоогоос болоод ингээд гэр бүлийн амжилт болсон. Тэгээд тэрнээсээ ол сэтгэл готролд орсон. Өөрийгөө одоо үнэлэхээ болсон те. Тэгээд тийм үед нь яг ийм нөхөр тараа те. Ингээд яг тэр дутуугийн нөхсөн болохоор тэр хүнд амар ийм сэтгэл төрөл яг л
тийм үү илүү их татагдаад. Миний хайр гэдэг дээр бат итгээд тийм. Тэгэл тэр хүний үзэл бодол бүх юмд ингээд дуусчих жоох. Харин тийм амар хохирох эсгүй нөхөрсөн мод. Би ч гэсэн энэ хэрэг судалж байхдаа Валеригийг өрөвцөө. Ерөөсөө энэ нэмхтэн хөрх юмтай ингээл айгу хайрыг л хүсэж амьдарч исэн юм шиг. Тэгээд тэрийг хийж авч чадаагүй. Тэгээд эцэст нь арайж авлаа гэж бодсон чинь ийм үнтэй таарсан. Тэгтээ нөгөө нэг Майкл болон Зак нарын хувьд бол үнэхээр бааtruуд байж чадлаа. Хүний амь аварлаа ийм амьжтай зүйлээс 28-ыг аварч чадлаа штэ. За ингээд өнөөдөр ирэх та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Наадтай хамт байдаг та бүхэнтэй маш их баярлалаа. Нөхөртэй баярлалаа. За ингээд дараагийн дугаараар уулзъя. Миний хэлгээр Good Vibes Only. Bye.